Омог сэргэх түүх оршсон домог дэх нутагт наран мандаж байна. Салхи хонгор сөвшөөгөн азнаж, өвс наманчлан бүхэл цоон умартаж, эмтэр сэдэлсэн ч эсэргэн цагийн гэрч болон үлдсэн нуран төөрнө нар тусчээ. Энэ дуг нь 100 хүрэхгүй жилийн тэртээ хагас мянгад ламтаа томоохон хийд байсан юм. Монголын их сэтгэгчдийн нэг хэмээн алдаршсан Заваад Амьдан гавж 1918 онд дэлгэр цогт уулын энэхүү ханхар билийг сонгож хийд байгуулсан нь Буддийн гүн ухаан, Тарнийн гүн ухаан, Зурхаан гүн ухаан зэргийг судалдаг томоохон төв болж дэлгэрийн хэдийнхэн Чойрын номдоо гаргууд хэмээн хол ойргүй хэлэлцдэг байсан гэдгээ. Тэрхүү домогт хэрлээс үлдсэн өрдөөл эдгээр түүхий тоосгоор өрсөн тал дутуу ханнууд энэ жижигхэн баашингуудад хийдийн лам нар амьдардаг байжээ. Заваад Амьдан гавж 1918 онд энэхүү хийдийг бариулахдаа нас нь угаасаа богино юм да. Түүхий тоосгоор түргэн шиг барьчих. Дотор нь суух хүмүүсээ л ном эрдэмт дөрвөн шамдуулгаж айлдвар болгосон хэрэг дээрээ 20 жилийн дараа буюу 1937 он гэхэд шажин номын газар үүдээ гарахыг мэдэж байсан агуу их зөнгийн илэрхийлэл байж дээ. Ер нь Бурхны шашинд оройтон мөхн цаг нь ирэхэд эргээд сэргэн гэдгийг тэр үеийн эрдэм жадалтай хүн болгон хэлдэг байсан гэдгээ. Жишээ нь Заваад Амьдан гавж хийдэ хаан байгуулах гэж тэр цагийн эгэлгүй мэрэгдийн нэг судар номын хуудаснууд садаг түүхэн бичигдэн үлдсэн мэрэгэн шугуураас асуухад Д гэдэг уулын өвөрт Г гэдэг усны ихэнд байгуул ирээдүйд Д гэдэг эцэгтэй Г гэдэг эхтэй хүн ирж хид ихч навч явна гэж хэлжээ. Түүний хэлсэнчлэн дэлгэр хангаа уулын өвөрт гүн жаргалант удгийн шил дээр дэлгэрийн хід босч 19 жилийн дараа цагийн ирэхээр үүдэн барьж 1990 оны ихээр сэргсэн уг хэдийг өнөөдөр дуурж үсгтэй гүндэгмаа ихтэй осгон баяр ламтан авч яваад үгтэй билээ. Ингэхэд дэлгэрийн хийдийн шавнар Чойрын номонд гаргуудаж хол ойргүй шигшгэд хүргэсэн дэг ёсыг бий болгосон Заваад Амьдан гэж хэм байв. Тэрээр 1867 онд одоогийн Дундгов аймгийн дэлгэр цог сумын нутагт малчин альд нэрлсэн аж. Эгэл бус хүмүүн гэж хар багаасаа хол ойрт алдаршсан тэрээр их хүрээний сурж жигжид гавж лувсан даш аграмд минжүүрд оржгээд халахад төдийгүй хаа холын орны Бурхны шашинтнуудын нүнд нэр алдарн төгсөн олон сайхан багшаар гүн ухаан заалгаж 1905 онд гавжийн дамжаа барьж улмаар их хүрээний залуу лам нарт Буддийн гүн ухаан зааж байсан юм аа. Заваад Амьдан төвд хэлээр 17 бот зохиол бүтээсний дотор учир шалтгааны ухаан, бэлэг пирамидын ухааны зохиолууд нэлээд бий. 1918 онд Богтаан зарлиг буулгаж Заваад Амьдангаар Монголын түүхийг бичүүлэх үүрэг өгч байжээ. Цаг төрийн байдлаас болоод энэхүү түүх бүтээх ажил нь нэлээд сумжирч 1931 онд алдарт хорж хонжонгоо бичиж дуусгасан байдаг. Тэрээр ардын засгийн үдч төр хэрэгтэй нэгэн байсан юм. Судар өчгийн хүрээлэнд харьяалагдж Агдам буугийн амар, Жамсрангийн Цэвэн, Оросын эрдэмтэн Тобианский, Төвдийн Дармаал очин Лаарамб, Бурятын Агван Лаарамб зэрэг дотоод гадаадын олон эрдэмтэн судлаачтай хамтран ажиллаж номын садан болж явсан түүнийг ямархан цараатай эрдэмтэн байсныг бэлхнээ хэлээд өгдөг. Түүний зохиол бүтээлүүдийг судлах ажил 1960-аад оноос эхлэж олон оронд бүтээл нь хэвлэгдэж эрдэмт хүмүүний эрхэм алдар зүг зүгт дүгсээр байна. Түүний үндэслэсэн дэлгэрийн Чойрын хийдийг 1990 оны ихээр үнэж шавнар нь сэргээсэн дүүхтэй. Уран гэмпэл, уран метав нарын өвгчүүлийн сэтгэл зүтгэлээр Чойрын хийдийн туурин дээр хурал дахин сэргэх үед Заваад Амьдан гавжийн гэр өргөө, ном судар, бусад эд үлгийн зүс аяндаа л цугларсан гэдэг. Заваад Амьдан гавжийн номын их багш Эрхмийн аймгийн Аграмб Минжүүрд оржийн номын өргөөч гэсэн өнөөдөр тус хийдийн хамгийн хүндтэй өргөөний нэг гэгдэж байна. Атом дэмэнд ачаад явахад таардаг учраас говьхон Жонжоны гэр гэж нэрлэдэг байсан эдгээр жижигхэн гэрүүдийг харахад эрдмийн оройд хүрсэн их мэргэд маань яасан ч даруухан аж төрж байгаа гэх бодол эрэхгүй төрдөг.
Аливаа зүйлийн шүтэн барилга гэдэг сонин мэргэн шугуур ламын айлтсанчлан шажин ном сэргсэн сайн цагийн өнгөн дээр энэ хийдийн үйл ажлыг үргэлжлүүлж яваад Д гэдэг аавтай, Г гэдэг ээжтэй лувсан даржаа гэгэнтэн өнөөдөр заваад амьдан гавжийн захиас сургаалгуурыг үүсэлдүүлэхээр сэтгэлээ чилээж бодлоо хурцлан нэгэн үзүр сэтгэлээр зүтгэж байна. Ингэж зүтгэхийн учир барилгач ариун гэлтэй. Нэгэн түүх өгүүлье. Заваад амьдан ламтны хамгийн сүлд зоглсон бантангийн үлдэгдлийг савтаачгтанд хадган дорон аймгийн музейд хадгалжээ. Сүсгтнүүд олон жилийн турш тэр бантангаас өчүүхэн төдийг сэм хилтлэн авч аршаалан хүртэж байгаад яг дуусгах мөчөд хойд түрээр нь тодорсон лувсан даржиг агентэн хурч ирсэн гэдгийг. Заваад амьдан гавж 1937 онд таалалд өгсөн бөгөөд өөрийнхөө цогцсыг дэлгэрийн хэдийн баруунтаа хайлуулаарай гэж гэрээсэлсэн ёсоор шав нар нь тэмээн дэргэнд очиад хөдөлсөний дараахан дотоод ямархан түүнийг баривчлахаар ирж байсан гэдэг. Заваад амьдангийн цогцсыг хайлуулахад мөнгөн ус шиг мэлтгэнсэн зүйл үлдсэнийг нь хадганд боон хатгалаад хожим нь гадуур нь алтан дээдэлсэн бөгөөд буддын гүн ухааны 5 үндсэн ухааныг бүрэн эзэмшиж төгс гэгэрсэн учраас цогцсыг нь хайлах үед инхүү мэлими хэл зүрх гурван нэгдэн түгжиг жансум үүсгэжээ гэж учир мэдхэхээс айлтсан түүхтэй байдаг. Заваа ламын тэрхүү түгжиг жансум социализм үед гурвантай алга болоод лувсан даржиг агентнийг залрахад эргэн олдсон түүхтэй. Шав нар минь эрхтгүү хичээж нэнчин суваас төгсдөө хэмээсэн нь заваад амьдан гавжийн сүүлийн гэрээслэл захиас болооё. Нэнчин 100 гэдэг нь 3 жил 3 сар 3 өдөр бясалган суухын нэр бөгөөд түүний энэхүү сүүлчийн захиасыг хамгийн дөрөнд биелүүлэх завшаан өөрийнх нь тодорсон дүр лувсан даржааг агентэнд олдсон мөн л учир шалтгааны уялдаа холбоотой бүлгээ. Хордугаар зууны ихээр дэлгэр цогт уулын бэлд тулгаан ширэлсэн дэлгэрийн хийд 20 жилийн дараа цөвөн цагийн өнгөнд эзгүүр нурж тууран дээр нь шарилж ургасан өнөгт дүр зураг өнөөдөр нэгэнт түүх болон хувирчээ. Дэлгэрийн чойрын хэд өнөөдөр тогтмол үйл ажиллагаа явуулж, лам хуургууд нь сүсгтэн олны төлөө номын буян хураах их үйл дайн шамдаж, эргэлч мөргөчдийн хөл хөдөлгөөн үл тасарсан, эрдэнэт мэрэгдийн залгамж халаа өсч өндийсэн номын их хүрээ болж нэгэн чаджээ. Тийм ээ, омог сэргэх түүх орчсон домох дэх нутагт наран мандаж байна. Мандах буурахын аландаж нарны гэгээн туяа алагчлалгүй ивэх дэлгэр цогт уулын өвөрт номын салхи зөөлхөн зөвшөөлж, эрэх цагийг өөдрөг бадрангуй хэмээн шивнэх ажаам.